Аваасаа ахуулаад миний үерхэх охин цаашлаад ирээдүй ихнэр маань яг нэг ийм зан төлөвтэй, ийм царай дүрхтэй. За нэг ийм байвал болно доо гэд яг боддог байхгүй. Тэгэл яг анх ихнэрээ харахад бол яг л миний яг боддгоос яг хүсэл бис байхгүй. Урт гизэхтэй ер нь бол тэгэл нүрээ ялтай бодож яадгүй, элдэ янзын маяг байхгүй. Тэгэл ер нь анх гадна төрхийн хараад шууд дурлсан гэх юм дөө. Ер нь бол анхны харцанд нэг хитгэдэг байсан. Тэгэл яг анхны харцаар л ер нь бол дурлсан. Энэ охинтой л ер нь яг гэр бүл болъё, цаашаа амьдралаа өргөжлүүлье, насан турштай амьдрал гэсэн мөрөлдөл болсон. Би урд нь үнэн хүн гэж ямар хүн байд юм бол гэж юусэн мэддэггүй байсахгүй. Тэгсэн чинь нөртөө яг ингээд анх танилцахтаа л хамт ингээд ихний болцоон дээрээсээ л эхлээл ингээд харцсан үнэн, үйлдэл нь үнэн. Тэгээд намайг яг нөгөө гадна талаасаа гэх юм уу одоо нүрээ бодсон байдал хувцлалтаар биш яг ингээд дотор агима гэдгийг маш их ингээд ойлгох гэж харах гэж энэ агима гэдэг хүнийг яг дотор нь ямар юм бэ гэдгийг ингэж харах гэж аягүй хичээдэг. Тэгээ миний яг дотор байгаа хүнийг их хайрладаг. Яг аавын хайр шиг тийм мэдрэмжийг бас манай нөхөр бас. Би бол аавыгаа ер нь бол оройн дэдл хүн гэж боддог дөө. Хар залуугаас авахуулаад яг ингээл бидний төлөө л зүтгэсэн. Одоо өвгөн болсон ч гэсэн бидний төлөө зүтгээл явж байгаа. Ер нь бол аав ээж хоёрыг бол ер нь бол би хөшин болсон ч ер нь миний дэргэд байгаасай л гэж ер нь хүсдэг дээ. Аавда зөрөж үг хэлж гэх юм бол би аавда хүн таньда хайртай шүү. Миний явж байгаа ирээдүгээс ер нь бол таны хүмүүжил, намайг яаж хүмүүжүүлсэн. Одоо тэгээ дүрх тусгаарлаад ингээд бас нэг ихнэр авч जैन. Яг л тань шиг ир хүн болно доо л гэсэн. Тийм ер нь бол хүсэлтэй байдаг. Тэгээ аавдаа бас хэлэхэд аава танд хайртай шүү л гэж л. Болохоор аав маань миний амьдралын яг одоо 28 жилийн хамгийн чухал гэрэл гээдээ бүх цаг үед дурсамждаг гэдэг манай аав ээж хоёрын тэр одоо намайг ингээд өсгөж хүмүүжүүлж байхдаа ингээд ярьж хэлдэг байсан зүйл, эрхлүүлдэг байсан байдал одоо тэгээд бүх одоо аав миний төлөө хийж байгаа зүйл болгоо ингээд надад ингээд ерөөсөө нэг ч хором мартагдахгүй миний бүр ингээд нялх байсан үеэс эхлээд дурсамжууд ерөөсөө огт мартагддаггүй. Тэгээд яг тэр хүний амьдралын утга учир нь би болцсон юм шиг мэдрэмж надад төрдөг. Аав маань болохоор ингээд нөгөө ахаас маань хоош нэлээд зайтай байж аваад би төрсөн. Тэгээд аав бүр яг ингээд өсөн хүлээжсэн ингээд ганц энэ ороодлын дээр ингээд өсөн хүлээжсэн ганц ингээд зүйл нь ирсэн юм шиг тийм сэтгэлээр надад ханддаг. Тэгээд өдөр болгоо ингээд ажлаасаа ирэхдээ над руу яарж ирдэг. Бараг ажилт руугаа ч намайг авч явахыг бараг хүсдэг байсан. Тэгээд ер нь заримдаа ч аваа явчихдаг байсан гэсэн боломжтой бол ингээд мотоциклын хурд сундлаад аваа явчихдаг. Тэгээд аав ингээд подолконд ингээд намайг хийгээл би подолконыхын энэ талаар нь толгоогоо гарч ирэл ингээд байнга тэгээ явж идэг. Тэгэл ингээд ерөөсөө аав намайг байгаад л аз жаргал ингээд байгаа юм шиг би л аз жаргал юм шиг. Тийм болохоор аавсаа холдчихвол ингээд би төөрчих юм шиг тийм мэдрэмж төрдөг байсан. Ингээд гараас нь байнга хөдлөөд явдаг. Ингээд аавыгаа үнийгүйгээр ингээд төлөөлүүлж хэлэх нэг юм байгаад тахгүй. Би өрөнд ингээд яг л аав гэхээр гэр гэж бодогддог. Аав хаанагаа газар яг миний гэр байдаг гэж боддог. Дулаахан хамгаалдаг. Тэгээд аюулгүй. Тийм үү. Тэгээд аавдаа маш их хайртай шүү. Тэгээд өдөр болгон би хайртай гэж хэлдэг аав ээж хоёртой. Өдөр болгон очиод болгонд өмсүүлдэг. Нөгөө нэг бүх цаг үед аавтаа ээжтэй ингээд секунд болгонд ер нь алдахгүй хайртай шүү гэдэг тэгээ бас өмсүүлэхийг хүсдэг. Манай ээж бол их сайхан гэдэг шиг. Тийм манай ээж бол ер нь бид тавыг яг тавуулын яг ижлэн л хайраар хайрласан. Яг айлын баг гэдэг утгаар бол надад илүү их хайртай. Тэр ингэж хэлдэг. Тэгээ манай ээж бол ерөнхийдөө бол айлын 2 дахь хүүхэд. Дээрээ нэг ахтай, доороо нэг эрэгтэй дүүтэй. Тэгээд ер нь бас 18 настайгаас л ер нь аав ээж хоёр маань харилцуулсан. Тэгээ ээжээ таньдаг хүн хайртай шүү.
эмчийн хувьд болохоор би бүр гайхаад байдаг байхгүй юу? Яаж ийм хүчтэй хүн ингээд байдаг байна гэж гайхаад байдгийн. Миний ингээд төсөөлөлд манай ээж болохоор яг нэг юм ирэлгэг одоо эрэгтэй хүн байсан бол юм баатар байхаар ч юм шиг тийм хүн санагддаг байхгүй юу? Хизээч ингээд манай ээжээс болохгүй, бүтэхгүй, чадахгүй амжихгүй ч гэдэг юм уу тийм зүйл гардаггүй. Бүх зүйлийг ингээд бүтээ хий гэсэн тийм ирмэлцэлтэй. Тэгэл альва зүйлийг ихэлсэн бол бүр ингээд оройд нь хүртэл ингээд босгодог. Тийм хүчтэй. Яг үнэ хэлгээд одоо миний багын дурсамжид болохоор аавтай ингээд тоглоод ингээд өнгөрөөсөн цаг хугацаа их ээж болохоор айгүй завгүй байдаг байсан хгүй. Тэгэхдээ би ээжийг ингээд надтай цаг байхад би амар их зүйлийг ойлгож сурж тэр хүнээс ингээд үлгэрлэж авдаг байсан. Том болоод яг ингээд таныхаа ингээд үргэлжлэл болсон. Таньнасаа маш олон зүйлийг сурсан. Таны өгсөн бүх одоо алчиг сургаал тэгээд бүх одоо тэр хүч чармаалтын чинь одоо үндсэн дээр охин нь чадварлаг ажиллах хүчин чадварлаг охин тэгээд сайн ихнэр сайн айлын охин болж хүмүүжсэн. Тийм болохоор тэрүүгээрээ би ингээд маш одоо нэр хүндтэйгээр амьдарч байгаа. Би тэрэндээ маш их талархаж байгаа. Тэгээд ээжтэй маш их хайртай шүү. Бол ер нь намайг яг л өдий зэрэгтэй яг хүмүүжил өсгөж хүмүүжүүлэхэд ер нь л их нөлөөсөн гэж би боддог. Бага ээжийнхээс хавуулаад хувцас халтруулах юм бол өөрөө угаагаад янзлаас уншчих цэвэрлж. Цэвэрхэн өмсөх юм бол ингэ нэг. Ер нь бол юм болгоныг л зааж өгсөн. Манай гурван ихч бол бас л ер нь л надад баг гэдэг чинартай хандж хэлэхэд та гурав минь байхгүйсэн л өдийд би ийм хүмүүжлэр яваач үгүй ч үү бас л нэг ирэх гээл буруу зам руу ороод тий бас нэг буруу хүмүүжлэлтэй хүүхэд байх байсан биш магадгүй ах шүү. Та гуравтаа маш их баярлаа. Намайг ингэж хүмүүжүүлсэн гэж. Одоо ч гэсэн хайртай л. Заримдаа тэгэл нэг хэрэг гарвал эсвэл тэгэл сэтгэл санаа муу ах юм бол ихч нартайгаа яриад та. Манай ах чинь ингээд миний бараг аав ээж хоёрыг хоёулангийн орлсон хүн байхгүй юу? Аав ээж хоёр завгүй ажилтаа үед нөгөө ахаас би нэлээд зайтай. Тэгэд надад ярьжсэн байхгүй манай ахын найзууд нь юу Батүлэг ингээл нөгөө нэг хичээл тараал хүүхдүүд сакс хөлбөмбөг тоглолт штэ. Тоглоход Батүлгээ тоглоё гэл тэгэнгүүт л дүүгээ харна дүү дээр очино дүүдээ дүүмэн гээ явчихдаг байсан гээл. Тэгээд ах намайг бүр ингээд ийм жоохон байгаас эхлээд том охин болтол ингээд бүх үед ингээд намайг яг ингээ аав ээж чиг асарч хамгаалж өсгсөн. Тэгээд өвдгийн бол ах маань л хариуцсан, гэрээ цэвэрлэн, хоолоо хийн, намайг ингээд асран хоол унд хийж өгнө. Тэгээд хэрвээ би ингээд уйлаад өвдөх юм бол аав ээж хоёрт ах загнуулна. Тэгэл бүх юмны ард талд байдаг. Тийм болохоор миний нөгөө нэг зан чанар одоо бүх юмыг мэддэг болохоор ах маань ингээд намайг одоо нөхөрт гарсны дараа хүртэл надад ингээд айгүй зөв зүйлүүдийг ингээд хэлж өгч би ингээд нөхөртөөгөө бас урт удаан ингээд хамт амьдрах юг суурийг манай ах маань ч гэсэн надад айгүй сайн тавьж өгч байгаа гэж боддیں۔ Тэгээд тахтаа маш их хайртай шүү. Тэгэл агаа өдөр чинь багаасаа ахуулаад ер нь бол амар тотон өссөн. Агаа тэгэл би нэг хүнд зодууллаа гэхэд тэгэл хамгийн түрүүнд лахтаа хэлнэ шүү дээ. Ээж аав ихснэрт хэлэхгүй. Агааг л шууд гүйжчихэл агаа намайг гिचлээ, агаа л гिचлээ гэл. Тэгэл ер нь бол хамаг тийм тотон эсвэл нэг баг байжтай мэдхгүй зүйлүүд ер нь хамгийн их ахаасаа асуудаг байсан. Одоо ч гэсэн ер нь тэгдэг дээ. Тэгэл юм мэдхгүй бол агаа энэ яа тийм гэл машин зэрэг дэрж гэсэн. Агаа энэ яг юу юм гэл асуудаг. Ер нь бол манай ах бол ер нь надад ер нь байнга тусаж дэмждэг дээ. Яг хөгшин болсон ч гэсэн тусаж дэмжээр л хаа. Гаднаа нөө юу гэдүүлээ нөгөө монголчууд ярьдаг ш нь. Хална гаднаа хайрын дотроо гэдэг шиг манай ах бол яг тийм үү. Тэгээд ахтай нөхөлгээд бол ахтай хайртай шүү гэж л та. Хүүгээр үнэний хатуу хитээ Сүнгөө дүрсэн ол шиг сүрдээ Дэмэн нутгийг орчдон Урмаар сэргээдэг
Миний хувьд ингээд нөхрийгөө маш сайн ойлгохыг хичээдэг ч гэсэндээ яг ингээд одоо дотор ингээ хүүхэд маань гэх юм уу яг аавтайгаа хамт байгаа юм шиг заримдаа эрхлээд идэг. Манайд нөхөр маань яг аав шиг сэтгэлээр намайг хайрладаг учраас би ч бас ингээд бүр яг л аавын гараас гараад нөхрийн гарт идэг шиг бүр яг эрх чигээрээ ингээ очсон. Тэгээд бүх цаг үед яг нөгөө дотор хүүхдийг маань хайрлж, дотор хүүхдийг минь яг тэр чигээр нь байлгаж тэгээд ингээд цагаахнаар хайрлаад энэ амьдралыг одоо эц төгсгөл хөшөө эмгэн бурлалтал яг энэ чигээр минь намайг хайрлах цорын ганц хүн маань бол чи шүү. Тэгээд чамдаа хязгааргүй хайртай шүү. Нийтдээ ер нь 2013 оноос хойш гэхэлэр чи нийтдээ бид хоёр бие бинийгээ яг мэддэг болоод 12 жил болж байгаа юм шиг. 12 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд мэдээж алдаатай оноотой минь ингээл мэддэг. Яг ингээл аль биесээр үерхээл гэрэлтэй баталгааж болох хүртэл энэ цаг хугацаанд ингээл яг бид хоёр бие бинийгээ ингээл яг таньж мэдээл үнэхээр л яг энэ хүн миний яг заяаны хань юм байна. Энэ үедэл ер нь яг ингээл энэ насыг туулах юм байна гэдэг ер нь бол юу мэдсэн. Энэ хооронд бид хоёр бол өчтөчнөө яг зовлонгч туулж үтсэн, жаргалыгч туулж үтсэн. Сая бол ер нь бол 2020 онд бол хамгийн хэцүү цаг үеийг бол бид хоёр туулсан. Тэр цаг хугацааг хамт туулсан хандаа хязгааргүй хайртай шүү гэж хэлье. Хартмин чимэний амирдэ ханмин чимэний ганцхан амьдраа халуухан хараараа ивэлэн уси хайлан уйси хоёула хорвог тули хүний хорвог жаргий хүсэл сэтгэлээ хосороо тэгшгэн намси. Тэрийн хоримдаар ирсэн бүх аав ээж, ах トゥ хамаатан садан ажлын найзууд, оюутан ангийн маань найзууд ер нь хүрэлцээрсэн та бүхэндээ бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлье. Би чамдаа хайртай шүү. Хайртай шүү.